Монголын телевизийн салбарын 60 жилийн түүхэнд Монгол телевиз анх удаага Азийн телевизийн наадамд 3 бүтээлээрээ 4 номинацид нэр дэвшин өрсөлдлөө. Тодорхойлбол шилдэг entertainment нэвтрүүлгээр The Voice of Mongolia нэр дэвшсэн бол шилдэг асуулт хариултын нэвтрүүлэг төрөлд төр хүрээний тоглоом бүтээл, харин шилдэг reality show төрөлд Shark Tank Mongolia бүтээл нэр дэвшиж байгаа бол The Voice of Mongolia бүтээл дахин Азийн шилдэг нутагшуулсан контент төрөлд нэр дэвшсэн юм а. The Voice of Mongolia, Mongol Television LLC. Уг наадмаас Монгол телевиз 2 номинацийн шилдэгт шалгарсан бөгөөд шилдэг entertainment нэвтрүүлэг төрөлд The Voice of Mongolia нэвтрүүлэг, Тайван болон Индонез, Хонконгийн телевизийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж шилдгийн шилдэг entertainment нэвтрүүлгээр шалгарсан юм а. Wow. Thank you very much. Маш их баярлалаа. Энэ бол монголчуудын анхны номинац бас анхны шагнал боллоо. Түүнчлэн энэ үдшийн эхний шагнал болж байна. Хамт олноороо маш их бахархаж байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн бүх үзэгчдэдээ баярлалаа. Биднийг халуун дотноор хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Энэ шагналыг би Монгол улсын авч буй сүүлчийн шагнал гэж бодохгүй байна. Бид бүхэн энэ үдэш Монгол хүн гэдгээрээ үнэхээр их бахархаж байна. From Mongolia, and we are very proud to be Mongolians right now. Thank you very much. The Voice of Mongolia, Mongol Television LLC. The Voice of Mongolia дахин нэг төрөлд нэр дэвшсэн бөгөөд Азийн шилдэг нутагшуулсан контентоор энэтхэг болон Таиланд улсын шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж шилдгийн шилдгээр шалгарлаа. Та бүхэн шиг авьяаслаг хүмүүсийн дунд байгаа маань нэр төрийн хэрэг. Нэгэн үдшийн дотор 2 дахь шагнал авсандаа маш их баяртай байна. Манай телевизийн хувьд Азийн телевизийн наадамд оролцсон анхны тохиолдол нь энэ болж байна. Тэр ч үднээсээ уг шагналыг авсан маань нэр төрийн хэрэг юм а. Энэ он бол Азиудын жил. Энэ ирчээрээ урам зоригтой урагшилцгаая. Мөн Монгол телевизийн гүйцэтгэх захирал номин хамгийн олон номинацид бүтээлээ нэр дэвшүүлсэн продюсераар шалгарсан юм а. 4.5 тэрбум хүн амтай Аз ТV-ийн телевизийн салбарын шилдгийн шилдгийг тодруулдаг уг тэмцээнд манай улсаас анх удаага Монгол телевиз өрсөлдөж хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэж чадлаа. Азийн өндөр хөгжилтэй орнуудын 44 телевиз киноны салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 44 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг 41 төрөлд нэр дэвшигчдээс 2-10 гэсэн оноонуудыг өгч төрөлдөө хамгийн олон оног цуглуулж чадсан нэр дэвшигч шалгардаг юм байна. Энэ жилийн наадамд Азийн бүх орнуудаас 2000 гаруй уран бүтээлчид болон уран бүтээлүүд Азийн телевизийн наадамд өрсөлдөж 250 л нэр дэвшиж чадсан юм а.